Сайн бацгаана уу, энэ 7 хоногийн үзмэгийн том эхэллээ. Рэпер Рукийн өнгөрсөн 7 хоног төрсөн өдрөөрөө I Love цэнгэний газар хутгуулсан билээ. Тэрээр одоо цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тийм сайн биш байгаа гэдгийг түүний найз мэдээлжээ. I Stop хамтлагийн I School-ийн дугаард эрдэнэгчин Рукийг хутгалсан гэж түүний найз News.cm сайтад ярилцлага өгчээ. Улсын их хурлын гишүүн Номтой Баярыг гишүүнээс нэргүүлэн татах асуудал яригдж байгаатай зэрэгцээд түүний нэгэн зодооны бичлэг ил боллоо. Түүнтэй зодтолдож байгаа этгээд нь хурц генералын хүү юм байна. Ямар нэгэн гүтгэлэгтэй холбогдсон сэтгүүлчдийг зөрчлийн хуулиар шийтгэдэг байсан бол энэ оноос эрүүгийн хуулиар шийтгэдэг болж байгаатай холбоотойгоор сэтгүүлчид үзэл бодлоо илэрхийлжээ. Эрхчлөө одоо сэтгүүлчдийн энэ гүтгэх гэдгийг зөрчлийн хуулиас гаргаж эрүүгийн хуулинд оруулж байгаа асуудлыг тань гэж бодож байна. Худал мэдээлэл тараах гэдгээр эрүүгийн хуулинд орсондоо би зөв л гэж бодож байна. Хүн гүтгэж болохгүй үстэй. Жишээ нь чамаг. Шүүг нь хэний гарт байгаа юм блэ. Тэгэхээр энэ цаг үед бол итгэлгүй байгаа энэ шүүхүүдийн итгэх боломжгүй байгаа энэ цаг үед бол шууд энэ хуулиар эрүүгийн хуулиар шийтгэх юм бол энэ дугардаг сэтгүүлч олтгоо байна. Шүүх эрх мэдэл нь хүртэл одоо хараат бус байх хэвээр өнөөдөр авилагчдсан шүүгчтэн зүгээр л одоо мөнгийг бэлэн бодлоор нь ингээд авч идэг тийм тогтолцоо бий болчихлоо шүү дээ. Тэгэхээр энийг одоо яаж таслан зогсоох вэ гэхээр олон нийт мэдж байж тэр мэдих эрхийг нь хэн хангах вэ гэхээр сэтгүүлчд болон хэвлэн нийтэлж байгаа хүмүүс хангах хэрэгтэй. Сэтгүүлчд өөрсдөндөө мэдээ бэлтгэдэггүй тийм үү? Өөрсдөө төлөө явдаггүй. Төсвийн мөнгө хулгайлсан дарга хизээж би хулгай хийсэн гэж хүлээн зөвшөөрдөггүй. Ямар нэгэн байдлаар эцсэн хүн ална гэдэг шиг заавал хуулийн байгууллагад ханддаг. Зөв ч вэ буруу ч вэ. Рэпер Тандар шинэ дугаараа заяа хэмээх цусны ор давтартай залууд урмагч хандвийн арга хэмжээг дэмжижээ. Та бүхэн түн хандвийн идэвхтэй өгөөрэй гэж үзмэгийн таймын зүгээс уриалж байна. Хандвийн дансыг тайлбарскээс хараарай. Сайн уу? Амьдралын хотод нэгэн сюрприз барьсан. Тэр нь юу байсан бэ гэхээр цусны ор давтар. Би цусны ор давтартайгаа өөдрөгөр тэмцэж байгаа. Заяа. Би өмдөөгүй байхдаа ер нь амьдралын гайхалтай сайхан зүйлсийг тэр болгон анзаардаггүй юм шиг санагддаг. Хэнийгэнд зүрх сэтгэлээж хуваалцдаггүй. Амьсгалж байгаа, амьдарч байгаадаа талархаа болчихсон байсан. Тэгээд би рэпер Тандартай холбогдож хүмүүсийг өдөр болгоноо хайрлаасаа гэдгийг уриалаад сайхан дуу гэж хүссэн юм. Одоо л надад амьдрах чим хүсэл байна. Би энэ цусны хор тавдартайгаа хизээж буужихгүйгээр тэмцээх хүсэж байна. Харин та бүхнийг өдөр болгоныгаа хайрлаж, үр бүтээлтэй гоё өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. Амьдрал бол бэлэг юм шүү. Монгол Улсын холбогд тулааны тамирчин шинэ чагтах One Championship-ийн дэвжээнд нэгэн гайхалтай ялтыг байгуулж дэлхийн нийтийг гайхшрууллаа. За энэ зохицуултаар олон таачиг дуусгачих шүү дээ. Уурдгаар гоё их татдаг. За альч талаар өөр нь манай үнэд. За өөрөө бол ер нь солгоо шүү дээ. Яа дуусаа. Вүү! Зоолцгийн шинэ чагтах One Championship 5 морил. Ердөө 57 секунд. Ваа гайхалтай. За одоо юу ярих вэ үнэхээр? За мэдэгдэл хийчлээ шүү дээ. Энэ One Championship болбол үнэхээр манай үнэд. За сая минут ч хүрсэнгүй шүү дээ. Ердөө 57 секундэд One Championship холбооных ихнийхээ ялцыг авлаа. Түүний нэрийг Золцгийн шинж агцэг гэдэг юм аа. Яа. За One Championship-ийн ч одоо харж байгаа байлгүй дээ. Ийм чанга залуу доороос чи өгсөө гарч ирж байна. За Мартин Игуийн 3 талааны дараа уулзъя гэж. Яа. За сая уулнууд өөрөө магадгүй солгоо штэ. Баруун хажуу их гой тавьсан. Бүү. Яа. Эндээс сэрсэн хүн байдаг юм да. Яа. Уулны чихний тагсан дээр тавьж байгаа штэ. Ирүүш тараагүй. Сэрх. Ирүү таарсан бол магадгүй бүр ухаалчих болох штэ. За шинж агцгийн ийм зохицуултыг хамгийн гой суудлаас чи 3-4 удаа үзлээ шүү дээ. Хамт Сингапурт явж хат. Бүү.
Яа. Дуучин Наминжин гадаадын нэгэн сайт дээр өөрийн хийсэн видеогоо байршуулсан олонний шүүмжлэлийг дагуулад байна. Учир нь тэрээр Ямааны ноос самлахтай малыг алж тамалдаг гэх утгатай видеог тараасан юм а. Сайн байцгаана уу? Номинжин би амьтанд энэргүй хандахын төлөө хүмүүсийн нийгэмлэг Питагийн өмнөөс ярьж байна. Ноолорын аж ахуйн талаар сурвалжлахаар Питагийн гэрч сурвалжлагч нар Монголд очжээ. Мал амьтан болон байгалыг огт үл хайхарсан хандлага тэдэнд ажиглагдсан байна. Энд харж буйтай адилхан айж сүрдсэн Ямааны ноолорыг нь авахын тулд хэрхэн зовоож буйг гэрч нар нүдэрээ харжээ. Ноолорын аж ахуйд хойшд хэрэгцээгүй болсон Ямааг удалгүй тарчилж өгөх тавилан хүлээж байдаг. Ажилчид Ямааг газар цавж унгаан дардаг нь ялангуяа араатны идэж болдог Ямаа мэтийн амьтдыг асар их цочроож айлгадаг байна. Энэ 7 хоногийн тренд видеогоор Локсамын дуун дээр хийсэн осорж Ямаагийн реакшн видео орлоо. Вау! Оо, what the fuck? Юу сонсч ба? Чи ямар амар охин бэ? Аа? Им то байсан юм уу? Миний хутаг бол үгс минь юу нэ? Миний үгс бол хутаг мутаг гэнэ үү? Бисээ бороо сонсч юу? Сохоо юм гэнэ үү? Вау! Оо, ватава кёсэнс. Надаас амар юмнууд байдаг юм бэ нөө Монголд. Миний үгс бол хутга чамаг станаар нэвт бүлэн мүл. Яа, ямар юм. Юу вэ? Ийм то нэр байсан юм. Надаас бити яа гинөө. Яа. Нийт бүлгэн шүү маань хаднах юм чад яаж нэ. Аа. Сүнстэй л охин юм ямар ч хэлсэн тий. Оо, фатофак. Дараа 7 хоногийн цаг агарын хувьд өмнөх 7 хоногтой адилхан өдрийн дундаж температур хасах 14 градус байгаа юм байна. Цаг агарын мэдээг хүргэсэн гандлага байлаа. Өө гана. Хилж яриачдээ дуусаагүй. Энэ 7 хоногийн үзмээгийн таймыг хүндэрлэж байна. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай баярлалаа. Юун кондишн тавьсан бэ? Найз нь орой найзын төрсөн өдөртөө тэг уухгүй болохгүй. Өглөө хийж чад ажилтаа. Нэг уучлах гай болохгүй л тасарч шít. Сонин сайхан юу вэ? Шин дуу муу гэдэг. Шин уран бүтээлийнхаа сонин сайхнаас. Юу би юу? Яс. Тэгээ гой контент хийчихэл гой дэмжиж өгөх гэж штэ. Оролцсон уу?